Хай. За би өнөөдөр болохоор анимтай холбоотой өөртөө байгаа бүх зүйлийг та нарт танилцуулах гэж байна. За тэгээд дээрэс нь нэг товчхон мэдээлэл хүргэе гэх юм бол би яагаад ингээ анимны талаар ч юм уу эсвэл Япон соёлын талаар ингээ ярих болсон бэ гэхээр би өөрөө амар их аним үздэг ер нь багасаа л баг цэцэрлэгтэй хасаал аним үзэж эхэлсэн. Тэгээд анимтай холбоотой гоё юмнуудаа ингээ ярих гэхээр гэртч тэр ажил дээр ч тэр ер нь манай найз нөхдийн хүрээл дунд ч гэсэн ерөөс аним үздэг хүн баг байхгүй. Тэгээд би энэ ярих хэрэгцээг хангахын тулд ингээд YouTube-ээрээ дамжуулаад та нартай ингээд гоё бичлэгээр ингээд харилцаад холбогдож байгаа шүү. За юун түрүүнд мэдээж аним үздэг юм чинь надад мэдээж аним крашууд байгаа. Бүр ингээд үхтлээ дурлаад хайрлаад баг зүүдэлц ирсэн тийм юунууд дөрүүд бас байгаа. За тэгээд тэдрийгээ би 1-р хайр, 3-р хайр, 2-р хайр энэ гээд нэрлэлсэн. Тэгээд надад яг ингээд сэтгэл зүрхэнд ингээд энд углаатай байдаг ерөөсө 3 хайр байгаа заяа. За тэгээд хамгийн түрүүнд мэдээж 1-р хайраа та нарт шууд ингээд танилцуулахаар боллоо. Харуулъя. 1-р хайртай минь холбоотой юу байгааг харуулъя. Жажан. За энэ болохоор Code гэдэг анимны гол дүр Лүлүш гэдэг нэртэй. Бараг манай бүх найзууд бараг энийг мэдэх бах. Тэгээд би энийг болохоор 2013 онд анх үзчихсэн. Тэгэхэд ч одоо 7 дугаар анги юм хаашаа. Тэгээд яг аним нь болохоор гарсан он гэх юм бол 2006 онд гарч ирсэн. Тэгээд би 13 онд үзээд тэгээд ер нь бол төгсгөлийн анги дээр нь бүр амар уйлаад бүр ингээд хэр тацтлаа уйлаад бүр хизээ хамгийн сүүл тийм амар юм үзээ тэгж үйлцсэн бол ерөөсөө санахгүй байна. Тэгээд намайг бүр тэгтэл амар догдлуулж сэтгэлийн минь хөдөлгөж чадсан тийм аним надад энтэй холбоотой Лүлүштэй холбоотой Codecast-тэй холбоотой юмнуудыг олох аюу хэцүү байдаг. Яагаад тэгэхээр нөгөө нэг Kimetsu no Yaiba энтер шиг тийм сүүлд гарсан аним биш. Нилээн дээр үе 2006 оных гэрч уусаа нилээн дээр их хот. Тэгээ тийм болохоор надад ерөөсөө энтэй холбоотой юмнууд аюу олоход хэцүү байдаг. Гэхдээ найзууд маань надад бас ингээд нэлээд олон энэ Лүлүштэй холбоотой бэлгэнүүдийг өгчээсэн. Гэхдээ энийг би болохоор яг YouTube-ийг эхлэх зорилгоор ингээд бүр гэрийн хан дээр ингээд наах гад өлөх гээд ингээд хөвлүүлж гаргасан байгаа. Тэгээд ийм зураг байна. За тэгээд дараа нь холбоотой зүйл гэх юм бол ийм пенал байна. Яг энэ саяны зурагтай адилхан зурагтай. Тэгээ хэрвээ та нар анзаарч байвал миний YouTube-ийн профайл зурагаас яг энэ зураг байгаа. Тэгээд Instagram-ийн профайл зураг ч гэсэндээ бас яг энэ зураг байгаа. Тэгээ би өөр энэ залуугийн энэ зургаар ингээ өвчлөлтсөн тийм охин байгаа. За дараачих нь гэх юм бол ийм подолк байгаа. Зураг нь харагдах нь яах нь вэ? Энэ яг ингээ Лүлүшийн зураг байгаа энэ дээр. Харагдаж байна уу гэх. Би тэгээ энийг тураад гоё бэнтэй болохоор өмснгээ хадгалсан байгаа. Тэгээд дараачих нь гэх юм бол ийм жожголк заяа. Зураг нь харагдах нь яах нь вэ? Энд дээр болохоор яг Лүлүшийн яг одоо сайн найзынх нь ийм зурагтай ийм жожголк байгаа. Гэтэ би тамхи татдаггүй шүү. Энэ зүгээр л ийм зурагтай болохоор нь авсан байгаа. За дараачих нь гэх юм бол ийм картн дээр наадаг ийм стикер. Автобусны карт мартан дээр наадаг штэ. Ийм. Яа би энэ хоёрыг олох гэж бүр үнэхээр тэр дэлгүүрийн ийм зардаг юмыг бүр үнэхээр ухсан заяа. Би арайж нэг 2 ширхгийг олсон. Тэг би бүр Монголоос ийм олсондоо бүр амар баяртай байгаа. За дараачих нь гэх юм бол 2-р хайр байгаа. За тэр нь болохоор Hunter x Hunter. За Hunter гэж ярьдаг. Тэрний Killua гэд яг гол дүрийн бас дүр байгаа. Ийм цагаан устай хөрхөн boy. За тэгээд даанч 2-р хайртай минь холбоотой нэг юм байхгүй. Тэр нь юу гэхээр баха стикернүүд. За энэ болохоор миний стикерний хайрцаг. Тэгээ би энэ дотроо ингээд баахан юм анимтай холбоотой бүр ингээд дүүртлэн одоо ийм зузаан гэдэг ийм олон стикер цуглуулдаг. Тэгээ энэ дотор болохоор одоо яг энэ анимтай холбоотой ийм стикернүүд зөндөө байгаа. Тэгээ хэрвээ харах юм бол энд бас манай Killua-гийн зурагтай стикер байгаа. Тэг би яг энэний холбоотой юм юусэн авдаггүй юм болоо гэхгүй. 3-дугаарх нь гэх юм бол за эхлээ юмаа танилцуулчих заяа. Тэгээ юмаа танилцуулчих хоорондоо яг түүхүүдийг яриад явъя гэж бодлоо. Тэгэхээр 3-дугаарх нь за энэ бол баг миний 3-дугаар хайртай холбоотой бүр нас бүр арай л дэндүү их байгаа. Яа тэгэхээр нэлээд алдартай тэгснээ бас яг сүүлийн үеийн одоо орчин үеийн аним гэх юм. Яг тийм аним учраас тийм юмнууд нь зөндөө байгаа. За юу вэ гэхээр Tokyo Revengers гэдэг аним байгаа. Нэг хүн миний нөгөө YouTube бичлэгний доороос хэлсэн мэс ингээд лаптопныхын зураг нь Майки байна уу да гэд хэлсэн. Тэгээ энэ гол дагаа энэ Майки мөн шүү. Тэгээ энэ Майки бол миний 3-р хайр байгаа. За энэ болохоор Майкигийн зурагтай. Тэгээ бусад дөрүүдийнх нь ийм зурагтай ийм аяга байгаа. Тэгээ би энийг бүр ингээ анх хараад би энийг авна.
бүр яажсэн чи энийг авна гэд авсан тийм аяга. Дараачих нь гэх юм бол ийм маус пад байгаа. Энийг болохоор би ажил дээр яг тавьж хэрэглэдэг. Гэтэ өнөөдөр ингээ ажлаас аваад ирсэн. Ийм пост картууд байгаа. За ажил нэг ингээ харуулж. Ингээд ийм хайрцагнан дээр ийм зурагтай. Тэг ингээ энэ дээр ингээд ийм баахан ингээд майкийн биш Tokyo Revengers-ийн ийм аним дээр гардаг ийм зурагнууд байгаа. Тэгээд энэ болохоор бас адилхан нөгөө картн дээр наадаг ийм стикер аягийн бас майкийн зурагтай ийм юм байгаа. Тийм. Би нөгөө нэг түрүү жил Монитагаас амар гоё бэлгэнүүд авсан юм фигурнүүд байгаа бүр ингээд зарим нь задлаагүй ингээд нэлээд олон. За шууд ингээд харуулчихдаг. Ийм тор дөрвөн фигурнүүд байгаа. Тэгээ эдгээр нь болохоор ийм дөрүүд яг энэ Tokyo Revengers ийм дөрүүдтэй ийм юу байгаа. Тэгээд ер нь намайг жил болгон намайг сонгосон Монита маань дандаа анимтай холбоотой юмнууд өгдөг. Тэдэр нь амар гоё санагддаг. За дараачих нь гэх юм бол манай аним ертөнцийн гигийн загалмаас эцэг болох Hayao Miyazaki өвөгийн маань бүтээлүүдтэй холбоотой байгаа. Тэгээд Ghibli студио бол яалтчгүй зүгээр л үнэхээр агуу. Ghibli студио болон Hayao Miyazaki-тэй холбоотой юмнууд ингээд танилцуулъя. За. Энэ бүр энийг би бэлгэнд авч ирсэн. Энэ болохоор Howl Moving Castle гэдэг дээ шүү дээ. Айгу алдартай аним, нэг ангитай аним. Тэгээд тэрний ийм их шиг тайрцаг байгаа. Хамгийн одоо алдартай нөгөө гоё нэг юм дуу дээ шүү дээ. Тэрнийх нь их шиг тайрцаг. За дараачих нь гэх юм бол Тоторогийн чинь нөгөө дүүн хэм блэ аим хүүрх игдүүтэй цартай. Тэгтээ амар жижигэн. Гэхдээ ингээ бүр сайн харах юм бол ингээ царай мараа бүх юм амар гоё харагддаг. Яг энэ Ghibli-гийн дэлгүүрээс нь манай Японд байдаг найз над руу ингээ явуулж исэн. Ийм хүүрхэн би нэг бас ажлынхаа ширээн дээр ингээ тавьчихдаг. За тэгээд дараачих нь гэх юм бол нөгөө Кикигийн хүргэлтийн үйлчлэгээгээд бас нэг ангитай юм байдэн штэ. Тэрний Жижигээ муурны зурагтай аимсаага хөрхөн байгаа зү. Тийм тэгээд яг тэр дуунуудад нь амар дуртай болохоор тэгээ Howl Moving Castle-ийн тэр дуугаас амар гоё болохоор тэг би төгөлдөр хуран дээр зүгээр гэртээ ядаг жижиг юм тоглоом шиг төгөлдөр хуран дээр нэг аян тоглож сурсан. Тэгээ тэрийг одоо та нарт тоглож харуулъя гэхгүй. Зүгээр баг эхлэе л хэсгэн шүү заяа. Ийм хөрхийн нэттэй жижиг гэн төгөлдөр. Яна гэхгүй. За одоо яг зайж хараа. Дахиад нэг оролдож үзээд хийзээ. За. Яг хоёр дахь хэсгийг тоглох гэсэн чи яг юу хаана дардаг үлээ гэдэг марч ямар ч эхлэлийн хэсэг нь яг мөн байгаа сте гэхгүй. За дараачих нь болохоор Kimetsu no Yaiba нөө Demon Slayer-ийн аним байгаа. За, юмнуудыг танилцуулъя. Энээс нэг их юм байхгүй. Би нэг юм авъя гэж бодоагүй бах. Яг анимын улаараа л үзсэн. Тэгснээс холбоотой юмнуудыг авъя гэж бодоагүй бах. Энэ болохоор ийм инээдтэй түлхөр яваасаар байгаа. За, тэгээ дараачих нь гэх юм бол та нар энэ чихрийг мэдхүү нөгөө нөгөө алдартай аним чи үлээ нэг ангитай. Нөгөө ах トゥ хоёрын дүүн ингээд сүлд ингээд өлсөд өгчдөг дайны тухай гардаг. Тэгээ тэрэн дээр ингээд дүүгийнхэн дуртай чихэр яг ийм төмөр хайрцагтай ийм юу байдаг. Тэгээ энэ болохоор бас нөгөө манай Японд байдаг саяны Тоторог явуулсан найз маань над руу бас явуулж исэн. Тэгээ энэ болохоор Незукогийн зурагтай ийм хөөрхөн. Чихэр агаа энийг би задлаагүй байгаа бүр ингээ идэхээс ч хайрын санагдаад задлж чадахгүй л байгаа. Энэ артлал нь ингээ хаврынхын зурагтай ийм хөөрхөн baasтай. За тэгээд энэ одоо холбогдлолтой юмд орох яг 2020 онд нөгөө Монголд IMAX биш ээ. Өргөө дээр нөгөө нэг Kimetsu no Yaiba-ийн нэг ангитай бүрэн хэмжээний киног нь гаргаж ирсэн. Тэгээ тэр үед ингээд үзэж яхад тикеттэй хамт нэг юм өгчээсэн. Ийм одоо хойно ийм QR код мото энэ Animax-аас л гаргаж явуулжсэн юм шиг байна. Тэгээд яг ийм байна. Тэгээ энийг нь хамт хадгалчлаа. Дараагийнх нь Attack on Titan. За энэ Attack on Titan-ы тухайс нэг амар их юм ярихгүй. Яа тэгэхээр би бас л дахиад нэг юм том бичлэг болгож бүр тустай зориулаад нэг бичлэг гаргана гэж бодож байгаа. Юмнуудаа харуулъя. Энэ болохоор бас яг түрүүнийхтэй адилхан их шиг тайрцаг байгаа. Бэлгэнд авч исэн. Ийм хөөрхөн
ингээ гаднаас нь харахад яг юуны тухай гэдгийг мэддэггүй ч ингээ онгойлгонгот энэ дээр ингээ зургнууд нь бийж идэг. Тэгээд дараа нь гэх юм бол ийм манга наага. Энэ болохоор би бүр задлаачгүй шив шинээр байгаа. Энийг болохоор манай найз надад Таиландаас авч өгч бэлгэлж исэн ийм хөөрхөн манга байгаа. Зя дараачих нь гэх юм бол энийг би төрсөн өдрөөрөө бэлгэнд авч исэн. Онгойлгох юм бол зайж гараа унчлаа. Юмнууд нь дутуу байгаа шүү. Эндээс харагдах нь ийм юм байгаа. Энэ болохоор нөгөө нэг ханнуудынх нь нэртэй ийм зүйл толгой зүүчж болохоор энэ чинь ийм нүхтэй. Тэгээд энд болохоор бүх салаануудын нөгөө нэг яг тэмдэг нээсэн хоёрх нь л үлдсэн байна. Тэгээ энэ болохоор нөгөө нэг эрэний аавынх нь башингийн доор идэг нөгөө нэг зойрных нь түлхүүр байгаа. Энд бүр том түлхүүр нээсэн. Тэрийг нь би хүнд бэлгэлцэн. За тэгээ Attack on Titan-тай холбоотой юм гэвэл ийм байна. За дараагийнх нь Violet Evergarden гээд маш хөөрхөн хөнгөн сэдвтэй тэгснээ бас амар хүнд гэхгүй тийм аним байгаад энэ болохоор ийм гэрэл заяа залгачдаг. Гэтэ одоо энэ залгах юм байхгүй болохоор харуулж чадахгүй л юм л да. Яг бичлэгээ эдитэлж захта асаагаад харуулж өгч болох байх. За одоо сүүлээсээ хоёр дахь юмаа танилцуулах чинь тэр нь болохоор яа оо хайчуу зайж гараа. Хөлөөрөө татаах юм. Доор тавьсан байсан. Яа. За энэ болохоор Sailor Moon гэдэг аним бид нь штэ бүр дээр үеийн нөгөө шиддэг юм охтуудтай. За энэ болохоор 92 онд гарч ирсэн тийм анимашн юм байна. Тэгээд Sailor Moon-ийн Mansi Kate-ага. Яа би нэг төрсөн өдрөөрөө бүр гоншгонж агаагаар ахуулж исэн юм юу байгаа. Тэгээ энэ болохоор хойноо ингээд Sailor Moon-ийн сарны юм тэмдэгтэй. Тэгээ урталтай амар хөөрхөн ингээ юм одноттай сайн харагдахгүй нүү яаж моттой тэгээ эдэр нас ингээ шүн посертж масартдаг мангар хөөрхөн. Тэсний дотроо ингээд Sailor Moon гэд бичгтэй ингээ хилэн дээрээ бас баахан тэмдэг бичгтэй. Тийм бага. Тэгээд надад Sailor Moon гэхээр яг юу бодогддог вэ гэхээр та нар нөгөө 7 дугаар өрөөний гайхамшиг гэдэг нэг солонгос киног мэдгүй нэг ангитай. Тэгээд тэрэн дээр тэр чинь мараа бүхэл хүмүүсийг уйлуулсан тийм амар кино штэ. Тэгээд тэрэн дээр нөгөө нэг ийм аав нь охиндоо Sailor Moon-ы цүнх авч өгөхгүй. Тэгээд тэрнээсээ болоод хэрэгтэй хөвгт ороод шоронд ороод тэгээд цаазаар ахуулаад тэгээд сүүлд нь охин аавынхаа тэр хэргийг цагаатж магаддаг тийм юу гардаг үйл явдал гардаг кино байгаа. Тэгээд хэрвээ үзээгүй бол үзээрэй заяа та. За finally хамгийн сүүлд нь танилцуулах байгаа зүйл гэх юм бол хэрвээ та нар санаж байвал би хоёр дахь бичлэгийнхаа төгсгөлд нэг юм харуулна дараагийн бичлэг дээр нэг юм харуулна өстэй та нарт харуулна гэхээс тоглоод байна гэж бүү юм болоодсэн шүү дээ. Тэгээд тэрийг одоо ингээ харуулах чинь аа. За яа. Одоо ч гэсэндээ баг ингээ харуулна гэсэн чинь тоглоод байна гэхгүй. За энэ бол алдарч Yu-Gi-Oh байгаа. Яа. За Yu-Gi-Oh бол үнэхээр бага ингээд ахад 10 жилд ахад бүр ингээд гівлүүгээ харих хамгийн том шалтгаан болдог байсан. Уусаа нөгөө TV5 SBN энэ чинь ингээд айгу анимнууд гаргадаг байсан шүү дээ. За тэгээд надад ийм аимшигтай хоёр юм альбом байна. Яй. Тэгээ энэ дотор юу байгааг харуулъя. Нээлээ. Энэ дада нөгөө нэг шидийн картнууд нэ. Яна маш дээр үеих учраас ингээд юм хүмүүс салаад унжлаа. Өөр ингээд амар их картууд байгаа. За энд болохоор ийм картнууд байна. За энэ шард нь болохоор ямар картнууд байгаа вэ гэхээр of course гурван бурхан маань мэдээж хамгийн ихэндээ байна. Яа тийш. Үнэхээр өөр хэлэх олдохгүй нэ баг өөр энийг хараад дахиад гайхшаад байгаа юм уу хаашаа. Гэт ийм их картнууд байна. Яг гоо жоохон бахад ингээд амар их картнууд зарагддаг. Тэгэл айл болгонд л ингээд хүүхдүүд нь ингээд карт амар их цуглуулдаг байсан боловч одоо бол яг ингэж авч үлдсэн тийм хүн баг байхгүй хаа. Гэтэ байдаг ч магадгүй. Гэтэ ямар ч юм бүр ингээд ийм хавцтай бүр юм чи ийм гоё заяа. Тэгээд бас ийм төмөр хайрцаг наага энэ нөгөө нэг зүгээр ингээ ууттай картнууд авдаггүй бүр ингээ төмөр хайрцагтайгаар авдаг гэсэн. Тэгээ энэ ийм зурагтай ийм
амар хөөрхөн хоёр шиг юм төмөр хайрцаг нагаа. Гоё байгаа сте. Гоё нүг гэхгүй. За тэгээ ийм хоёр хайрцаг вэ. За энэ дараачих нь болохоор жажан энэ болохоор нөгөө яг карта тавьдаг дэм гэдэг лөө. Дек ч лөө мэдгүй. Тийм ингээ карта тавьдаг юм зайнуудтай юм байгаа. Тэгээ энэ Konami студиогийнх Yu-Gi-Oh! Тэгээ ийм гоё юм байна. Бүр хичнээн жил хадгалсан юм дээ. Бараг 10 хэдэн жил хадгалсан. Үгүй худлаа чинь 10 хэдэн ш бараг 20 хэдэн жил хадгалсан юм аашийн. Цэцэрлэг тахтаа л энэ чинь үздэг картуудаар нь тоглодог байсан гэхээр ийм олон жил өнгөрсөн байна. Тэгээд энийг харуулах гал би бүр ингээд тэгж их тоглоод байсан бахнэ. Би уул нь ингээ Yu-Gi-Oh! Ингээд гараад дууссан байх гэж бодсон байхгүй юу. Тэгсэн чинь бүр стил одоо бол ингээ ангууд гарч байгаа юм билээ заяа. Тэгээ дээрэс нь хамгийн амар юм нь болохоор Yu-Gi-Oh! Ингээд 2 гинесийн амжилтыг ингээ эзэмшдэг гэж байгаа юм заяа. Тэгээд тэрний 1 гинесийн амжилтыг бүр энэ жил 2024 оны 5 сард биш 4 сард ингээ авсан гэж байгаа. Тэр нь болохоор ямар гинесийн амжилт вэ гэсэн чинь хамгийн олон хүн ингээ Yu-Gi-Oh!-гийн хөзрөөр ингээд тэмцээн хийсэн гинэ. Энд чинь угаасаа ингээд хөзрөөр ингээд тоглож хоорондоо ингээд тулалддаг тийм тэмцээн штэ биш үйл явдалтай тийм аним штэ. Тэгэнгუთ яг энэ картуудаар нь ингээд 7444 хүн ингээд хоорондоо өрсөлдсөн ийм том Yu-Gi-Oh!-гийн тэмцээн болсон байна. Тэгээ энэ нь болохоор ийм хөзрөн тоглоомоор хамгийн их хүн ингээд тоглосон тийм юм болоод тэгээ тэр нь болохоор гинесийн амжилтыг эзэмссэн байна. За дараачих нь гинесийн амжилт гэх юм бол нийтдээ Yu-Gi-Oh!-гийн карт нь одоо анх гарч ирсэн цагаас эхлээд өнөөдрийг хүртэл 25 тэрбум хувь борлуулагдсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ энэ нь болохоор бас энэ хөзрөн тоглоом хамгийн их хувь борлуулагдсан тим гинесийн амжилтыг ингээд эзэмшдэг юм байна. Тэгээ миний энэ авсан энэ хөзрөнүүд картнууд гэсэндээ тэр тоон донд ингээд орсон байгаа. За тэгээ өнөөдрийг хүртэл ингээд гарч байгаа гэсэн тэгээд яг хуу ховор картууд надад ингээд байхгүй ч гэсэндээ хамгийн алдартай 10 карт нь байна уугүй юу гэдгийг нь би энэ дундаасаа ингээ хайж үзээд тэг байж хам бол одоо ингээ дэлгэцэн дээр нэг нэгээр нь харуулад тэгээд явъя. За ингээ бичлэг дууслаа. Та нарт зөндөө олон юм танилцуулж чадсан байх гэж найдаж үгүй ч гэж магадгүй гэхгүй. Тэгээ дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа. Баяртай. Хайртай шүү.